Ирэх орнд ашигтай ба ашиггүй гэрээлцлийг хамтдаа ярилцъя. Тэр гарын үсэг хэнийх вэ? Хайшаа хүлээх. Юу гэж байсан юм? Эрхэм өндөр зөвлөгчтэй гарын үсэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараа ард түмнийхээ хүсэлтээр ард түмний онц зөвлөлийн, төр зөвлөлийн гүйцэтгэх захирал хуульч наран гэлгойг урьж оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бас одоо ингээд олон мянган хүмүүсийн хүсэлтээр өнөөдөр энд ирж байна. Тэгээд би тантай ярилцах одоо гол шалтгаан маань та бүхэн бас хийж байгаа энэ сайн үйлсийн одоо энэ Монголыг аврах гэж байгаа энэ хөдөлгөөн одоо ямар шатандаа явж байна, цаашдаа ямар зорилго тавьж байна гэдэг талаар ярилцлага эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Өөрөөр ойлголцуулж байгаа бид та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. За ард түмний онц төр зөвлөн офшор данцтай хамааралтай улс төрчдийг шалгуулах, төр цэцгээ шалгуулах офшор данцанд одоо нуусан 17 тэрбум долларыг их орондоо эргүүлэн авчрах. За энэ их мөнгийг их орондоо эргүүлэн авчирснаар Монгол улс гадаад өрийн дарамтнаас сална. Ёсоор том бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Монголын залуучууд, Монголын иргэд их орноосоо дүүрэх шаардлагагүй болно. Гэх зэргээр маш том ачаал бүгдтэй ийм үйлс байгаа учраас ард иргэд маань ихээр дэмжиж байгаа. За бид бүхэн 3 сарын 31-нд Сүхбаатарын талбай 50 цуглаан зам байгууллаа. За энэ цуглаанд маань хүрэлцэн ирсэн ард иргэдтэй бүгдээрэнд нь ард түмний онц зөвлөлийн нэрийн өмнөөс баярлалаа илэрхийлж байна. За би бол яг өөрөө бас тэр цуглаан дээр бас та бүхэндээ бас зохион байгуулцаа цуглуулсан тийм. Тэрийг би яг эхлээд бол ингээд юу гэдэг тэр жагсаалыг хүчрүүлүүлэх гэж эхнээсээ нэг хэд одоо бараг сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн шүү дээ. Хороонууд дээр хөдөө орон нутагт яг тухайн жагсаал болох өдрөл янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах одоо найр наадам одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар энэ сарниулах гэж үзсэн харамсалтай нь тэд чадаагүй. Тэгэхээр нөгөө ард түмний захиалга байсан гэдэг нь тэр 31 өдөр нотлогдлоо л доо. Ард түмний захиалга байсан гэдэг нь тий. За яг зөв хэллээ. Энэ планыг хийлэхгүй байх санаахал бол олон хүмүүс байсан бол та. Төрийн байгууллагуудад тухайн өдөр цэвэрлэгээ зарлах одоо янз бүрийн амар зугаалга өөр арга хэмжээнүүдийг яг тухайн өдөр давхцуулах гэх мэтэр саатыг оролцсон. Гэхдээ одоо дарамж талтай нь боловч бултаан гэдэгтэй адилхан ард түмний энэ их хүсэл зоригийг бол мохож чадахгүй. Ягаад гэвэл одоо энэ янзаараа цаашид амтэрч болохоо байсан. Монгол буруу тогтолцоо тогтсон, авилгын тогтолцоо тогтсон. Ийм учраас энэ буруу тогтолцоог өөрчлөх ёстой гэдгийг ард иргэд минь нийтээрээ ухамсарлаж ойлгож байгаа учраас ийм идэвхтэйгээр дэмжиж олцсон. Цаашид улам ихээр дэмжинэ гэдгийг илэрхийлж байгаа. За тухайн өдөр бол маш түүхэнд үлдгээр үйл явдлууд болсон. Олон улсад Бельгид, Швейцарт, Шведэд, Данд, Германд, Англид, Америкийн нэгдсэн улсад, Австралид, Канадад мөн орон нутагт Эрдэнэт хотод, Дархан хотод, Сүхбаатар аймагт, Шарын гол хотод, Увцад, Хөвсгөлд одоо тийм бас ижил төрлийн яг энэ офшорчод авилгачдыг эсэргүүцсэн арга хэмжээнүүд болсон. За энэ утгаараа олон улсын орон нутгийн тийм ээ ийм чанартай авилгын эсрэг тийм маш ашиг холбогдолтой арга хэмжээ тэмцэл болж өөрөөсөө энэ тэмцэл маань улам өргөжиж одоо салбар зөвлөлүүд маань байгуулагдаж тий дүүргүүд дээр, гороод дээр тий олон улсад одоо Солонгос улсад тий Америкт, Европт гэх мэтэр тэмцэл өрнөж байна. За бид бол гарын үсэг гэдэг нэвтрүүлгийн маань гол зорилго бол нийгэмд одоо хариуцлагагүй гарын үсэг зурж улс их орноо хохироосон одоо Монголын ард түмнийг ядуу байлгаж энэ албан тушаалтнуудаа тэмцэх зорилготой юм нэвтрүүлэг юм байна. Одоо миний өөрөө хөтлөж байгаа нэвтрүүлэг бол бүтэн жилийн хугацаанд хөтлөн 7 хоногийн 4 өдөр бүрийн 9:40-с явдаг. За таныг өнөөдөр яагаад ард түмний өсөлтөөр одоо ингээ бас урьж оролцуулж байгаа нэхээр таныг тэр жигсаалт тарсны дараа цагдаагийн байгууллагаас тодорхой хуулийн нэлтийн байгууллагаас одоо байцааж шалгаж мөрдөж байгаа гэсэн одоо мэдээллүүд ирсэн учраас таныг бодит байдлаа өөрийн чинь амнаас сонсъё гэдэг утгаараа одоо ард түмээ оролцуулаач гэсэн. Тэр хооронд ингээд тарцсан л да тэр талбай тарахад ерөөсөө наран гэрлийг байцааж जैन одоо авч явах гэж баримтлах гэж гэсэн одоо ийм томоохон ноцтой мэдээлүүд тэр донд явж байсан учраас энэ талаараа тань үнэхээр бодит тийм болсон юм уу? За хатуу зүг захирлын хувьд
тухайн тайван цуглааныг зохион байгуулах зөвшөөрлийг бүртгүүлэх гэх мэт ажлуудыг хийсэн зохион байгуулалтын ажиллагаа. За бид бүхэн нийслэлийн засаг даргын тамирын газраас зөвшөөрөлтөөр зохиц журмын дагуу зөвшөөрөлтөөр тайван цуглааныг зохион байгуулсан. За нийслэлийн засаг даргын газрын дарга орлогч нар мөн хэв журмын хэлцээний дарга аглах байцаагч нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс удирдлагууд гэх мэт одоо албан уулзалтууд хийж хамтран ажиллах, ойлголцох тийм ээ янз бүрийн зөрчилгүй, хиймэх зэгцтэй, сахилгатай, юу найрамдтай энэ цуглааныг зохион байгуулах тал дээр нэлийн хүчин чармайлт гаргаж ажилласан. Түүний ч үр дүнд тайван цуглаан маань маш зэгцтэй байсан шүү дээ. Тэр ямар ч асуудал гарна. Маш зэгцтэй, ямар сөрөг үр дагаваргүй, хэрэг зөрчилгүй болж өндөрсныг ард иргэд нийтээр мэдж байгаа. За үүний тулд бид нар нэлийн чармааж ажилласан. За ард түмний онц зөвлөлөөс гадна офшорын эсрэг одоо нэгдсэн хөтөлбөрийнхээ маань хамтарч оролцсон. Тэгээ энэ маш олон төрлийн байгууллагууд 30 төрлийн байгууллагууд нэгдэж оролцсон байгаа. Тий. За энэ авилгачдын авилгын эсрэг үзэл санаатай ард түмний тэмцэл болж өрнөх ёстой гэдгийг бид эхнээсээ ийм үзүүлэлтийг баримлаж байсан. Энэ ёсоорч өрнөж байна. За ард түмний онц зөвлөл ард түмний энэ тэмцлийг өргөжүүлэх, авилгын энэ буруу тогтолцоог нураах ийм зорилготой байгуулагдсан байгууллага. Тэгээ офшорт нуусан тэр их мөнгийг Монголын төсөв төвлөрөх ёстой байсан асар хэмжээний мөнгө хулгайн замаар одоо гадагшаа уурсныг эргүүлэн их оронд авчрах ийм зорилготой байгууллага. Хамгийн гол нь нөгөө таны цагдаагаас одоо тодорхой хуулийн байгууллагаас мөрдөж машгаж одоо тухайн өдөр байцаасан гэдэг мэдээлэл байна. За тийм энэ талаар шууд тийм үгүй гэдэг ямар хариулт. За 3 сарын 31-ний өдөр за манай цуглаан 16 цаг хүртэл зөвшөөрөлтэй байсан. Бид цуглаанаа 15 цаг 15 минут тараасан. За тухайн тайван цуглааныг тараасны дараа хэсэг иргэд одоо өөрсдийнхөө санаачлагаар цөөхөн иргэдэлтэй 200 300 орчим иргэд баг. Төрийн ордноо тойроод Чингис хаандаа хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ бол биднээс хамааралгүй иргэдийн санаачлагаар зохион байгуулагдсан асуудал байсан. Гэтэл одоо цуглаан тарсны дараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагч тайлбар өгнө гэж хүсэлт тавьсан. За энэ хүсэлтийн дагуу би очиж тайлбар өгсөн. Тайлбар цаг 40 минутын турш олон түмний нүдэн дээр ил болсон энэ тайван цуглааны талаар би цаг 40 минутын турш тайлбар өгсөн. Тий. За би тухайн үед бол хэлсэн. За ямар ч хэрэг зөрчилгүй сөрөг дагаваргүй, эмх зэгцтэй, хэв найрамдалтай харилцан бие биенээ хүндэтгсэн сарам цуглаан боллоо гэдгийг тодруулж хэлсэн. Тий. Гэтэл одоо хууль бус хуулиуд гаргаж намайг бол цагдаагаар дахин дуудсан. Ажлын бус цагаар маш олон удаа хуудсан. 4 сарын 3-наас хойш. Тий. За энэ шалтгаан нь болохоор цуглаан тарсны дараа хүмүүс төрийн ордон төрийн одоо тусгай хамгаалтын одоо цуглаан хийсэн тийм шалтгаал юм л да. Одоо ард иргэд одоо төрийн ордноо тойроод Чингис хаандаа хүндэтгэл үзүүлж болохоо байсан нийгэм болсон юм. Тэгвэл намаас байцаах хэрэгтэй. Би өөрөө сайн дураараа тэр төрийн ордныг тойрж Чингис хаандаа өдөг сөхрөн мөргсөн шүү дээ. За энэ шалчдын эсрэг тэмцэнэ гэж. Тий. Энэ бол зөвхөн нааграл гэдэг үнийг дарамтлаж байгаа юм биш ээ. Энэ бол ард түмнийг дарамтлаж байгаа. Ард түмэнд баг амьсгалах ирэхгүй болох нь шүү дээ. Төрийн ордноо тойроод Чингис хаандаа хүндэтгэл үзүүлээд улаанд оролцсноо илэрхийлээд одоо дурсгалын зураг татуулж болохоо байсан байна. Ямар эрүү үүснэ танд дээр? Одоогийн тайлбарын шатнд дээр тайлбар аваад би хэлсэн. За албан ёсоор албан байгууллага төрийн бус байгууллага төлөөлж байгаа үед хандж байгаа бол тий надад албан бичгээр тэр зарлан дуудах бичгээ өг гэсэн шаардлага тавьсан. За гэтэл ажлын бус цагаар одоо өглөө ажил цуглааг авахд залах тий мессеж бичиж дуудах гэх мэтэр надыг одоо илтээр дарамтлаж хэлсэн учраас би гомдол гаргасан. Тий. Одоо та бүхэн санаж байгаа 3 сарын 8-ны өдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 3 эмэгтэй үзэл бодлоо илэрхийлж одоо агас нүцгэн байдалтай Сүхбаатарын талбай дээр эсрэг үзэл илэрхийлсэн шүү дээ. За энэ 3 эмэгтэйг шүүгэж хилцүүлсэн цагдаагийн ажилтан бас намайг надаас тайлбар авсан. Тэр цагдаа тий. За бид тэр байцаагчд одоо залууных нь удаан харуулсан тухай үед.
За ингэж болохгүй та нар тийм ээ. Цагдаагийн байгууллага гэдэг бол ард иргэдтэй үйлчлдэг, ард түмний тийм ээ татвар ийм өнгөөр санхүүждэг тийм ард түмэндээ үйлчлдэг байгууллага. Тийм учраас ард түмнийхээ эрх ашигыг хамгаалах ёстой ардын хүүхдүүд. За бид нар бол эхнээсээ манай атуу зүйл эхнээсээ хүчирхийл дуурлан дууддаг. Ягаад гэвэл жирийн ард иргэд цагдаагийн байгууллага хоёрын хооронд үйл ойлголцол үүсч болохгүй. Үүний эсрэг ямагт байсаар ирсэн. За 3 сарын 31-ний асуудлыг бол би ил болгоод тавиагүй. Тухайд ягаад гэвэл бас ард иргэд маань цагдаагийн байгууллагад дургуутсах бий гэсэн болгоомжтой байсан юмны үүднээс тавиаг гэтэл 4 сарын 3-наас эхлэн ингэж илэрхий дарамтлсан өглөө өрж хаалга балавсан ажлын бус цагаар гэх мэтэр ийм зохисгүй хууль зүйлүүд гаргасан учраас би Сүхбаатар дүүргийн прокурорд гомдол гаргасан. За энэ гомдлыг шалгаад одоо хууль ёсны хариу тайлбар өгөх Сүхбаатар дүүргийн прокуророос бид хүлээж байгаа. За ард иргэд маань одоо дөрөв биелсэн тэр 3 эмэгтэйг бол жишээлбэл сүүгээс 50,000 төгрөг доргосон. Гэтэл одоо уулз тааралтай тийм. Тэр байтугай эдэн сараар одоо цагаан ордны гадаа тийм ээ суугаад эсэргүүцэл илэрхийлээ тийм ээ. Тэр нүцгэн тийм тэрний төлөө тэнд одоо жишээлбэл торгож байна уу тийм ээ. Хүчээр авч явж байна уу тийм. Энэ бол юуг харуулж байна гэхээр Монголд ардсан нэг юм биш юм байна. Байгууллагатай юм байна. Одоо манай ерөнхий сайдсан Бямц сургууль хэлснээр луйварчдын харанхуй ард гэглэм тогтсон юм байна. Тийм. Энэ гэглэмийг бид халах ёстой. Энэ буруу гэглэмийг өөрчлөх ёстой. Тийм үүний төлөө бид тэмцэж байна. Тийм үүний ард түмэн маань ойлгож байгаа. Тийм энэ буруу гэглэм ардчил маань буруу замаар явсан. Бид нар ардсны юм амьдраг юм. Баялагын тэгш бус хуваарлтыг өгч байна. Хэд зөөхөн хэсэг нь тэсгэртлээ байж чад ард иргэд нийтээрээ ядуу амьдарч байна. Одоо би таны наад шалгаж байгаа одоо цагдаа таныг дарамтлаж одоо ингэж зөв бус харьцаж байгаа энэ тал дээр би ингэж хэлмээр байлаа. Тэр цагдаа өөрийнхөө хүснээр ажиллаа хийгээгүй байна. Нөгөө саарл ордон дотор байгаа төрч сургалсан одоо тэр луйварчд нийслэл эх орныхоо төлөө дуурч байгаа бүхнийг нухчин дарах гэсэн юм оролдлогыг захиалаагүй гэж хэлэгдэж байгаа байхгүй юу. Тэрнээс одоо уг нь бол манай гарын үсгийн нэвтрүүлгийн гол зорилго бол юу гэхээр ард түмний татвараар бэлэнж байгаа тэр тагнуул АТ цагдаагийн байгууллага нөгөө офшорчдыг шалгах хэрэгтэй байна. Наран гэрлэг биш, жагрыг биш, энэ Монголын ард түмнийг биш. Тийм. Офшорчдыг шалгаж өнөөдөр тэр ганц удаа хорж ардын хүүхэд болохоор жоохон хэрэг хийхэд ял идэлдэг. Яг тэрнтэй адилхан энэ баяр зогт өнөөдөр эрхчлөөд алхаж шүү дээ. Хэмиг эрхчлөөд ерөөсөө ямар ч гим эгөөгүй юм шиг алхаж байна. Өнөөдөр тэр Санжийн баяр эрхчлөөд алхаж байна. Тэгэхээр хаашаа Монголын төрд өнөөдөр хулгай хийсэн эх орноо дээрэмдсэн гадныхантаа нийлж одоо уулахаг одоо гэрээ хэлбрээр халахвч хэлбрээр одоо лөөвөрцөн энэ хүмүүсийг хөхүүлэн дэмжиж албан тушаал тавьж байна. Тэгээд тэрнийг эсэргүүцсэн наран гэрэл олон мянган одоо монголчуудыг одоо дарлах гэж үзэж шít. Зүгээр ингэж ганц одоо наран гэрлийг дарлаад байгаа биш байхгүй юу? Наран гэрлийн ард байгаа энэ Атоз гэдэг байгууллагыг дэмжиж энэ офшорчдын эсрэг нэгдэж байгаа 3 сая монголчуудыг л ирээдүйд нухчин дарах оролдлогыг яг тэр өдөр хийлээ. Одоо гэмт хэрэг шүү дээ тэр чинь. Тийм. Ер нь хууль ус үйлдэл 3 сарын 31-нд бол намайг баримтчлахыг оролцсон. Тийм би манай өмгөөлөгч манай хууль эрх зүйн албан дарга Баттөрж гэж туршлагатай хуульч гэдэг. Тэр одоо манай миний өмгөөллийг хийсэн учраас мөн би одоо хэрвээ ингэж хууль бусаар хандвал би одоо Facebook орчинд цацна гэж хэлсний үндсэн дээр тэр өдөр бол баримтлаг өнгөрсөн. Тийм. Яг гэвэл одоо бидэнд олж байгаа зэвсэг нь Facebook орчин байна шүү дээ. Тийм. Танай телевизэд бол байрлаж байгаа. Ийм шудраг ийм зарчимтай ажиллаж байгаад бол баярлж байна. Яг манай гарын үсгийн нэвтрүүлгийн одоо гол зорилго нь мэдээж хэрэг нийгэм тулгамдаад байгаа асуудлуудыг л гаргаж тавьж байгаа. Энэ ер нь хил мэдээллийн байгууллага гэдэг чинь дөрөвдөх засаг л те. Энэ нуугдмал байгаа гэмт хэрэгүүдийг нуугдмал байгаа тэр хуулийн бус аргаар хэрэгжиж байгаа механизмыг бид нар ил болгох явах үүрэг байхгүй хил мэдээллийн байгууллага юм. За ард түмний анхааралд өртсөн энэ том үйл явдлыг 3 сарын 31-ний энэ 50 цуглаан бол 20 гаруй мянган оролцсон том 50 цуглаан боллоо шүү дээ. Ажиллага офшорын эсрэг энэ ард түмний тэмцлийг тэмцлийн энэ онц чухал асуудлыг хоёрхан телевиз ТV9 нэгэн тийм телевиз хагас дотор нэвтрүүлсэн шүү дээ. Бүгд хаалтын гэрээс нь харагдаж. Одоо энэ дээрээс би нэг л өрөвдөлтөд харагдаж байна л да. Яг үнэхээр одоо TV1 Монголиа телевиз манай энэ телевиз те одоо миний нэвтрүүлэг хөтлөж байгаа телевиз. Тэгээд
лаа телевиз ингээ нэг хитгэн телевиз уг нь Монголд ч юм одоо 40 50 телевиз байгаа өчнөө сонин хэвлэл мэдээлэл байгаа. Тэгэхээр офшорчд ямар хүчтэй байна гэж харагдаж байна. Нөө мөнгө амар хүчтэй шүү дээ. Гэхдээ би бодож байна Монголын ард түмэн хүчтэй, бүр илүү хүчтэй. Ягаад тэгэхээр засгийн эрх мэдлийг бүрдүүлж байгаа субъект нь Монголын ард түмэн бид нар ихгүй. Энэ улс төрчид бол төр зүрийн үзэгдэл байхгүй юу? Нэг 4 жилийн хугацаанд ард түмнээс төр виз авч гардаг. Тэр визээ зөв эдэлж чадахгүй бол ард түмнийхээ өмнө нүүр бардам алхаж чадахгүй ийм л эмгэнэлтэй зүйлүүд энэ 76 маань яваад байна л та. гэж ойлгоод байгаа шүү дээ би залуу хүний. Лаа телевизэн маань маш сайн дамжиж офшорчд эсрэг нэвтрүүлгүүд хийж байгаа. Лаа телевизэд бол байрлаж байгаа. За ер нь яг өөр их зөв онц хэллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, банк санхүүгийн бүх одоо мөнгө тэдний гарт байна офшорчдын. Хууль хяналтын байгууллагууд мөн адил. Тийм. Ард түмэн хүчтэй гэдгийг харуулж нэгдэж эхэлсэн. Одоо 4 сарын 15-нд жагсна. 4 сарын 15-нд зорилго нь юу вэ? Тийм. Гол зорилго нь энэ авилгын буруу тогтолцоог өөрчлөх үндсэн зорилготой. Офшорчдын одоо харь орны хар дансанд нуусан энэ 17 тэрбум долларыг эх орондоо эргүүлээ авчрах. Ийм л гол зорилготой шүү дээ. Эхний шатны зорилго. Ер нь бол авилгын эсрэг үзэл санаатай ард түмний тэмцэл байх ёстой гэсэн зорилгыг бол АТОс тавьж байгаа. За АТОс энэ тэмцлийг эцэст нь хүрэхийн төлөө тэмцэх болно. Энэ тэмцэл бол нэг удаагийн өрөөс авахтай адил тийм амархан ажил биш. Урт удаан хугацааны тэмцэл байх болов. За таныг тодорхой юу гэдгийг мань ан дотор байгаа улс төрчид, офшортой улс төрчид одоо хагуулах гэж эсвэл энэ жагсаалаа ингэж хүчгүй болгох гэсэн тийм одоо саналууд ирж байна. За би бол ард түмний төлөөлөгч, ард түмний төлөв би альва нэг намын төлөөлөл биш. Тийм учраас нам бодвол нөгөө бүгд муу хүмүүс биш шүү дээ. Тэр дунд нөгөө ан манд байгаа тодорхой нөгөө офшор данстай хүмүүс танд ингэж тодорхой дарамталж эсвэл зүгээр бэлгэсэлт өгж ингэж ямар нэгэн байдлаар өөрсөндөө оруулж авах тийм санал тавьсан юм. За ард түмний онц зөвлөл бол одоо ард түмний төлөөллөөс бүрдэж байгаа. Ард түмний төлөөлөл гэдэг чинь бас намууд байна. Намуудын төлөөлөлч байгаа. За анд, манд, маханд тийм ээ бүх намд их орчд бий. Үүнд бол би огт эргэлздэг. Тийм. Нам бол буруутай биш. Намыг өөрсдийнхээ хувийн ашиг сонирхлын зэвсэг болгож хэрэглэж байгаа мап энэ намуудын дээр төрийн дээр гарсан байна. Тийм. Энэ мафуудыг л одоо энэ мап маш зөвхөн тийм. Энэ мапын тогтолцоог нураахын төлөө энэ тэмцэл өрнөж байгаа. Тийм. Түүнээс би бол ингэж хараад байгаа 17 тэрбум доллар гэдэг чинь Монгол мөнгөж шилжүүлэхээр 41 их 80 950 тэрбум төгрөг болоод байгаа. 3 сая хүнд хуваахаар нэг хүнд нэг 14 сая төгрөг. Өрхөд хуваахаар 600 мянган өрхөд хуваахаар 70 сая төгрөг болж байна. Тэгэхээр Монголын ард түмний амьдрал өөдлөх нь хэрвээ тэр ингээ эхний ээлж мөнгө шүү тэр чинь. Ингээ ухах юм бол тэр чинь одоо өчтөч нь одоо бидний одоо тооны машин дээр одоо бодож чадахгүй тийм тоогч их нэ шүү дээ. Тийм. Тэгэхээр чинь ерөөсөө энэ нөгөө нийгмийн одоо дундын баялаг ард түмний одоо оюутлахаа 3 сая хуваасны нэг нь таних минийх энэ одоо зураглаач энэ телевиз үзэж байгаа 3 сая хүн. Тэгэхээр тэрийг 2-3 хүн гэрээгээд офшор дансанд шан харамж аваад ингээ нуучдаг энэ өөрөө гэмт хэрэг шүү дээ. Тийм. Офшор дансанд ямар мөнгө байна гэхээр манай газрын баялагаас хулгайлгч мөнгө гэж байгаа. За 100 вагон жишээлбэл 100 вагон шин байжмал гарахад түүний 50 бичэл 50-нд хулгайлдаг. Тийм тогтолцоо бүр 90-ад оноос эхлээд байсан байна. Тийм бид мэдлгүй маш нууц төвшөнд хийгддэг. Тэр мөнгөө офшорлоо ажилтнууд одоо цорхон хувийн дус хийхэд гоождтой адилхан. Одоо бид маш том өрийн харамтанд амьдарч байна шүү дээ. 2010 онд Монгол улс 20 тэрбум долларын өртөө байсан. Одоо 24 тэрбум доллар. 25 болсоо Японоос бас нэг зээл авлаа шүү дээ. За энэ гадаад төрийн асар их дарамтанд оруулж үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал алдагдсан учраас энэ тэмцэл одоо өрнөж тийм офшор за энэ дээрээс нэг ажиглаж байгаа. 80 орныг албан ёсоор тэр олон улсын иргэн сурвалжлах одоо сэтгүүлчдийн конституционоос одоо зарласан. Тэгэхээр 79 орн офшорчтойгоо тэмцэж хариуцлага тооцож байхад ганцхан Монгол улс дугуй байгаа нь энэ юуг харуулж байна? Тийм. Яг Монгол улсын төр засаг юуг харуулдаг юм бэ? Төр засаг өөрөө асуудал болсныг харуулж байгаа. Монгол төр байгааг харуулж байгаа. Монгол хуульгүй байгааг харуулж байгаа. Одоо билээхэн манай хоёр хурш бол бодиттой арга хэмжээ аваад шийдэж шít асуудлаа. Бүгд мөнгө оруулж ирэх нэгээд хариуцлага хүлээч. Тэгэхэд Монгол өнөөдөр их чөлөөтэй явж байна. Манай их эзэн Чингис хаан хэлсэн байна. Тийм миний дээр төр буй
төрийн дээр тэнгэр буй гэж. Тий. Төр гэдэг ойлголтод бол асар олон ойлголт багч. Энд бол шударгаас хууль, ёс, ард түмэн тийм ээ. Уламжлал, хэл соёл энэ бүхэн багтдаг их өргөн ойлголт. Түүнээс зөвхөн одоо нэг институт буюу байгууламж биш. Энэ бол маш өргөн ойлголттой болгосон. Одоо бол төрийн дээр нам байна. Намын дээр мап байна. Энэ мапын 30 хүний яналтанд Монгол улс байна. Одоогийн энэ тэмцэл бол ард түмний тэмцэл. Ард түмний хүүхдүүд бид боол байх уу эсвэл гэдгээ шийдэх асуудал. За тэр 30 хүний үр хүүхэд тэднийг залхамжилсан хүмүүс үеийн үед хаад ноёд тийм ээ. Бидний үр хүүхдүүд боол байх уу үгүй юу гэдэг асуудлыг одоо шийдэх цаг нэрсэн. Тийм. Монгол бол асар их баялагтай, асар угад нутагтай тийм ээ. Маш сайхан орно шүү дээ. Өвөг дээдс минь бидэнд бол өвлүүлж үлдээсэн энэ сайхан нутгийг энэ асар их газрын баялагын үр шимийг арманд хүртэх ёстой. Үндсэн хуулийн дээрээ заагаад өгсөн байж байгаа. Газрын баялаг тийм ээ. Дээрх доорх баялаг бол ард түмний өмчмөн. Тийм. Төрийн хамгаалтанд байна гэсэн нэг хамгаалах ёстой хүмүүс маань хамгаалахгүй хулгайлаад байна шүү дээ. Хамгаалахгүй хулгайлаад байна шүү дээ. Тэгэхээр одоо хулгайч нарыг чи яах ёстой вэ? Нөгөө шийтгэх ёстой юм. Тийм шүү дээ. Ерөөсөө тийм. Ганцлаггүй олуулсан тамч ганцлаггүй шууд хэлж байгаа шүү дээ. Ийм хүмүүстэй хатуу хариуцлага тооцохгүйгээр төр цэвэршдэггүй маа гэж. Хатуу хариуцлага тооцохын тулд тооцох ёстой субъектууд хууль хяналтын байгууллагууд нь тэдний хүмүүс тавигдсан учраас хууль хэрэгжүүлэх байна. Тийм учраас энэ үүнд одоо ард түмэн оролцож ийж, ард иргэд өөрсдийнхээ төлөө идэвхтэй байж ийж, олонхын хүчин зүйл үүргээ гүйцэтгэж, иргэд оролцож байж энэ нийгэм цэвэршин. Тэгээ би одоо таны нөгөө цагдаа шалгуулж байгаа асуудал дээр чи нэг юм хэлмээр нэг уриалмаар л байна л дээ. Хууль хяналтын байгууллага. Өнөөдөр Италид ихэд одоо яаж вэ? Цагдаа нар дуулгаа тайлаад, хантаазаа тайлаад ард түмнийхээ тал зогсож байна. Тэгэхэд өнөөдөр яагаад ард түмнийхээ татвараар цалинжиж байгаа энэ цагдаа нар яагаад өнөөдөр авилгачдын, офшорчдын эсрэг тэмцсэн тэр гадаад дансанд байгаа мөнгийг эх орондоо авчирыг гэсэн өнөөдөр наран гэрэл түүний нөхдүүдийг Монголын ард түмнийг хэлмэдүүлэхэд ингээд шийтгээд байцаагаад яваад. Эн чинь өөрөө хамгийн нөгөө Монгол төр нөгөө болохоо байцсан тэр төр дотор байгаа хүмүүс болохоо байцсан гэдэг нь харагдаж байна. Саарл ордон дотор байгаа хүмүүс цан хамгаалтанд орцсон. Одоо ингээд юу ард түмнийхээ өөдөөс одоо яахад бэлэн болсон ийм одоо харгас одоо дүр хэсгсэн арчил гэж одоо Нобелийн шагналд ан сан шуужийн Монголд ирэхдээ хэлсэн. Монголд бол дүр хэсгсэн арчил тогтсон гэж байна. А яг дарангуул бол ойлгомжтой шүү дээ. Тэрийг дарангуул гэж мэднэ. Гэвч нэг арчил гэж худлааны яагаад дүр хэсгсэн арчилын арчлаар ахнаа ингээд боолын хөдөлмөр одоо би залуу хүний хувьд одоо Солонгос ч юм уу олон газар руу явж байгаа залуучуудыг би хараад өрөвддөг. Яагаад тэгэхээр өнөөдөр ихнээсээ дөрвж шít. Өнөөдөр хайртай бүх хүнээсээ холдоод харийн нутагт боолын хөдөлмөр хийгээ явж шít. Өнөөдөр дэлхийг байлдан дагуулж байсан Чингисийн Монгол үр садна өнөөдөр ингээд боолын хөдөлмөр хийхээр ирээдүйн хин Монгол улсыг хамгаалахыг хин авч явах юм. Тэгэхээр энийг л одоо энэ урсгалыг л энэ одоо офшорчдод тэмцэж байгаа одоо таны ард байгаа олон зуун мянган одоо иргэд одоо энийг л зогсоох гэдэг шүү дээ. Энэ Монголын залуучуудыг эх оронд нь сайхан амьдруулах, ажлын байртай. Жинхэнэ одоо Монгол хүн шиг амьдрах одоо ийм болцоог бүрдүүлэх гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Тэрнээс бол наран гэрэл тэр 17 тэрбум долларыг өшөө илэрсэн одоо хэдэн зуун сая долларыг аваад явах гэдэг юм биш үхгүй тий. Ер нь. За үүнд би тодруулгая. Тий. Цагдаа нар маань буруугүй. Тий. Хууль хяналтын байгууллагад бол маш олон шударга сайхан иргэд ажиллаж байна. За дээр нь байж байгаа толгой дээр нь байж байгаа одоо эрх баригчдад тийм ээ авилгачдад үйлчлдэг тийм хүмүүс байна. Эднэр бол хуулийн завхрал гаргаж доошогоо одоо авилгачдын даалгавраар нөлөөлөх гэж оролцож шүү дээ. Тийм үүний илэрлэл нь одоо миний асуудал байгаа. Энэ бол би зөвхөн наран гэрлийн асуудал биш. Энэ артоос буюу ард түмний онц зөвлөлийг цаашлаад ард түмний дарамтлаж хэлбэр гэж харж байгаа. Тийм дараагийн цуглааны зохион байгуулах замыг нь хаахын тулд тийм атузын гүйцэтгэлийн хувьд намайг дарамтлаж байгаа. Тийм цаад санаа зорилго нь ойлгомжтой. Авилгачдын эсрэг тэмцлийг газар хавуулахгүй унтраахын тулд бид нар чадахгүй хин хийж штэ. Үүний нэг л би одоо гүйж очиод дуулаа тий одоо эсвэл ямар нэгэн баримтлуулаад ямар нэгэн аргамж наран гэрэл гэдэг үний хувьд аваад хөлцөнгүүгээр тийм ээ ингээд явбал энэ бол хууль бус. Одоо 3 эмэгтэйг торголоо шүү дээ.
Гэхдээ тэр үзэл бодлоо илэрхийлснийхэн төлөө ингэж хавчин гадуурхах өсгөн мөр болохгүй. Ялангуяа бүр олон улсын эрхийг эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрөө зогсож Тийм, тийм шүү дээ. зүгээр энгийн нэг өдөр зогсох Тийм. байхгүй. Тэгэхээр эрхийг хамгаалах өдөр шийдэгж яах гэдэг чинь өнөөдөр Монголын тодорхой би яг нь хуулийн хэлтийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүнийг бол буруутгахгүй. Тийм. Тэр он захиалгаар ажилладаг нэг хэдхэн шүүгч хэдхэн мөрдөн байж байгаа ч хэдхэн хүмүүс байгаа шүү дээ. Тийм ерөөсөө улс төрчдийн хүл гар болсон. Тэр нөгөө мафийн таны яриад байгаа тэр одоо офшорт буюу мафод энэ Монголын төрийн дээр намын дээр гараа суудсан. Энэ 3 сая иргэнийхээ дээр гараа суудсан. Доромжлоо сууж байгаа энэ мафод эсрэг тэмцэж байгаа шүү дээ. Жирийн одоо шударга цагдаа нар маань хуулийн хэлтнүүд маань ялгаагүй бид нартай адилхан. Ард иргэдтэй минь адилхан тийм ардаа ядарсан амьдралтай, зээлтэй тийм ээ. Бас л асуудалтай тэгж амьдарч штэ. Нийгмийн тогтолцоо маань энэ буруу тогтолцоо маань ийм буруу гаж одоо асуудлуудыг бий болгоод байна л да өөрөө. Бүтэж байгаа нэг салбар алга шүү дээ. Тийм энэ тогтолцоог өөрчлөх цаг нь хэдийн болсон. За би хэлдэг хувьсгал хийх цаг нь болсон гэж. Ямар хувьсгал хийх ёстой юм гэхээр хууль төсний хувьсгал хийх ёстой. Хуулиа мөрддөг, хуулиа сахиулдаг, тийм төрөлтэй хариуцлагын тогтолцоотой, хяналтын тогтолцоотой, тогтвортой, төлөвлөлттэй ийм төр байгуулах ёстой. Үүний төлөө бид тэмцэж байгаа ард түмний онц зөвлөл бол тийм гол зорилго нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын төлөө, гадаад дөрвийн насарт их том дарамтнаас гарахын төлөө, гадагшаа одоо иргэд маань, залуучууд маань дүрхэхгүй болохын төлөө, баялаг бүтээгч тийм Монгол байгуулахын төлөө ингэж бид тэр жагсаал дээрээс нэг зүйл анзаарсан. Яг хоо жагсаал болохоос өмнө бас оролцоод явж исэн хүн, хэмжээд оролцоо явж исэн хүний хувьд нэг юм анзаарсан. Санжин Баяргаа Батчулуун одоо ерөнхий зохицуулагч Батчулуунгаа уулзъя гэдэг одоо илч төлөөлөгч явуулсан байсан тийм. Явуулсан гэж одоо өөрөө хэлжсэн надад. Тэгэхээр офшорчд ямар их айж байна. Өнөөдөр хуурай уулзах хэрэг байхгүй шүү дээ. Өнөхөр тэр хүн юм хийгээгүй юм бол яг телевизийн өмнө та бүхэн шиг сууж байгаа. Тэр хатоозын гүйцэтгэх захирал наран гэрэл ерөнхий зохицуулагч Батчулуун. Бусад сайхан удирдах зүйлийн өмнө хүрээд. Тэгээ сайхан нээлттэй Монгол телевизээр хилцүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр нөгөө охиныхаа нэр дээр байгаа хаусууд нөгөө эхнэрийнхаа нэр дээр байгаа ингээд олон асуудлуудаа тайлбарлаж их усүрүүдийг ярих хэрэгтэй байхгүй юу? За би яг энэ 8 хаусыг ийм орлогоос манай охин олсон юм байна. Ингэсэн юм байна, тэгсэн юм байна гэж ингээд. Ингээд бүх юма тайлбарлахгүй ингээд нууцаар уулзах юм одоо төлөвлөгөө гаргаа яваад байгаа гэдэг энэ бол маш их айдас бий болж байгаа гэж ойлгож байна л да. За төртөөсөн бол одоо хуулиа мөрддөг төртөөсөн бол за бид ийм байдалтай сууж байхгүй. Бид ингэж тэмцэхгүй. Тийм бид ийм одоо жагсаал цуглааны хэлбэрт орохгүй. За бид бол ерөнхийлөгч зээлбэг дөржид улсын их хурлд тулгын шаардлага бичих гэсэн. Бидэнд бол хариу өгөөгүй. Ард түмний үл томцорлсон. За ерөнхийлөгч айн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэр хүнийхээ хувьд тий үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулахад юу нь болохгүйсэн. Ягаа хуралдуулахгүй юм тий. Үндэсний аюулгүй байдал маш ноцтой хэмжээнд хүрээд асар их хэмжээний гадаад дөрвийн дамтанд орцоод байхад ягаад энэ асуудлыг авч хэлэлцэж хуралдахгүй шаардлагатай хуралдах тий. Өнч одоо ерөөсөө яг өөрийнх нь үүргэн тий. Ийм одоо төр түмнийхээ өмнө ард түмнийхээ ашиг сонирхлыг хамгаална гэж хамлалт өгч гарч ирчээд энэ асуудалд ийм хойрох тийм ээ амин хувиа хичээсэн бэртгчин байдлаар хандж байгаа нь энэ бол өөрөө гэмт үйлдэл. Яг зөв энэ гэмт үйлдэлийн ард юу харагдж байгаа нэхэр нөгөө одоо төрийн ордонд байгаа хүмүүс ягаад таны одоо тавьсан шаардлагыг биелүүлэх гэхээр бүгд холбоотой гэдэг нь нотлогдож шүү дээ. Офшортойгоо өөрсдөө бүгд холбоотой байхгүй юу? За улсын хурл ягаад энэ бид нарын тавьсан шаардлагуудыг биелэх байгаа. Тийм. Авилгын эсрэг Нобелийн конвенцэд нэгдсэн улс Монгол улс. Тийм. Авилгын эсрэг Нобелийн конвенцийг сойрхон баталсан улс. За олон улсын өмнө Монгол улсын өмнө одоо улс төрийн шийдвэрийн улсын хурл гаргах хэрэгтэй. Энэ тэргуунд энэ офшорын асуудлыг хэлцэх хэрэгтэй. Баяр цогтыг баримтжилж хаалгах хэрэгтэй. Баярыг баримтжилж хаалгах хэрэгтэй. Гин буруугүйг нотлох хэрэгтэй тэд. Сэжигтэй тэр хадгаламж орлогын их усүрээ шалгуулах хэрэгтэй. За эднийг шалгахгүй байгаа нь эднийг өгшүүлж байгаа нь тэднүүд энэ одоо эрх баригчтай хамсаатнууд гэн гаргаж байгаа. Цаашид Монгол дангуулалт тогтоохыг санаарч байгаа гэж ойлгож байна. Би бол яг ингэ хувь. За би бол эсэргээрнэ гэжтэй ер нь шууд утгаар нь Монголд луурчдын харанхуй хар дэглэм тогтсон, авилгачдын харанхуй хар дэглэм тогтсон гэдгийг бол
одоо өөрийн биеэр мэдэрсэн энэ одоо энэ үгийг ловчдын харанхуй ард юм тогтсон гэдэг үгийг ерөнхий сайд асан Бямб Цорнгой маань хэлсэн. За энэ бол батлагдж байна. Өнгөрсөн хугацаанд хөрөмж байгаа үйл явдлуудаас харахад тийм. За нийт хууль сахиулах байгууллагт маань би түрүү хэлсэн шударга иргэд ажиллаж байгаа. Энэ шударга иргэд маань энэ тэмцэлд нэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Аялалтай тэмцэх гаргаж Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар тийм ээ. Бусад хууль хүчний байгууллагуудад ажиллаж байгаа. Хууль хамгаалах, хууль хянах тийм ээ. Ийм одоо тусгай ялалтын байгууллагууд маань үүргээ нэр төвтэйгээр биелүүлж ард түмнийхээ талд байгаарай гэдгийг энэ уриалшмыг тийм завшааныг ашиглаж уриалж байна. За Монгол улс бол 180 мянган төрийн албаа агчтай. Тэр бүх төрийн албаа агч ард түмнийхээ талд одоо байгаасай гэж одоо наран гэлгоон нь уриалж байгаа юм байна. Тэгэхээр бас телевиз үзэж байгаа та бүхэн хэрвээ тэр төрийн албаа агч нарын гэр бүл энэ нэвтрүүлгийн маань үзэж байгаа бол нөхөрдөө, хань ижлтэй, аав ээжтэй, хүүхдүүдтэй хэлээрээ бүгдөө эцсийн бүлэгт 3 саяулаад энэ Монгол их орны одоо сайн сайхны төлөө адилхан одоо зогсох ёстой гэж ойлгоод байна шүү дээ. Бид одоо нэг талаа гарчлаа шүү дээ. Офшорч нэг талаа гарсан, ард түмэн нэг талаа гарсан. Өнөөдөр талбай дээр 31-нд би бол ингэж бодсон. Талбай дээр үнэхээр тэр элбэг дээр шудраг байсан бол ирээд зогсоод ард түмнийхээ өмнө хэлэх ёстой байхгүй. За одоо би тандаага нэг байна. За нөгөө Мегонд их бол их хурлын дарга. Нөгөө ерөнхий сайд жаргал тулгын одоо Эрдэнэ батнаар гарч ирээд хэлэх ёстой байсан байхгүй. Энд чинь нөгөө ард түмнээсээ сонгогдсон хүмүүс гарч ирэхгүй гэдэг чинь өөрснөө гэмт үүрэг хийснэ хүлээн зөвшөөрж байгаа гэж ойлгоод байна шүү дээ. Би өөрөө хуулийн үнээр тэгж хараад байна л та. Хэрвээ наран гэрлийг тэр байцаа төхөд очоогүй бол байцаа төхөө санаатайгаар зайлс хийсэн гэж одоо баримтлах одоо ийм асуудал ч үүсэн шүү дээ. Тэгэхэд өнөөдөр тэд нар ард түмнийхээ өмнө гарч ич чадхаа байлцсан юм одоо ямар нүгэл хийцэн хүмүүс юм бэ тэд нар чинь. Өнөөдөр уг нь хэдхэн алхмын наанд бид нар чигсаал хийжсэн шүү дээ. Тэгэхээр асар том нүгэл хийсэн юм шиг надад харагдаад байгаа энэ дээрээс. Тий. За би түрүүн цагдаагийн байгууллага надаас тайлбар авсан. Түүнээс одоо хэрэг үүсгээгүү, үүсэх үндэслэл байхгүй. За згсаал цуглааны тухай згсаал цуглаан хийх журмын тухай хууль гэж байдаг. Энэ хуулийг бид нар нэг бүртгэлэн судалсан. Маш олон урьдчилсан ажлуудыг хийсэн. Би түрүүнд дурдсан. Тэгээд нийслэлийн засаг даргын тамирын газрын хууль эрх зүйн хэлтсэд цогтууруулах ундаа тухайн өдөр заруулахгүй байх талаар арга хэмжээ авч өгнө гэсэн хүсэл тавьсан. Нийслэлийн боловсролын газарт за тухайн цуглаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг оролцуулахгүй байх анхааруулгыг хийж өгнө гэх мэтэр. Тий. За оролцогч иргэдэд зориулж хууль зүйн зөвлөмж гаргасан, зөвлөмж тараасан, нийт 1500 ширхэг зөвлөмж тараагдсан. За бүгд хүрээг байж болно. За бид нар бол цааш энэ цуглаанаа 50 цуглаан хийн. Тийм 50 цуглаан инх цумбраагүй байдал өмнө самуу гарахгүй төлөө бид бүх хүчээрээ зармаа ажиллах болно. Тийм. Тэгээд би нэг энэ одоо хэрвээ 17 тэрбум доллар болон бусад одоо долларуудыг оруулаад ирвэл нэг сайхан зүйл ажиглагдаж байгаа. Нөгөө одоо жишээ нь Монгол долларын хомсолд ороод Монгол мөнгө одоо цаас очиод байна шүү дээ. Удаах чадвар унчаад байна. Хэрвээ тэр доллар ороод ирвэл Монгол мөнгө одоо жишээ нь 500 сая төгрөгийн цалин авч ирсэн бол сая төгрөгийн одоо юм худалдаа авах тийм чадвартай болох нь шүү Монгол мөнгө тийм. Тэгж болно. Яг би зүгээр эдийн засгийн талаас нэг тооцож үзлээ л дээ. Одоо хомсолд орсон. Хэрвээ 17 тэрбум долларыг Монголд оруулж ирвэл бид нар долларын хомсолд орохгүй. Харин бид нар доор зардаг одоо тийм. Тэгээ Монгол мөнгө өөрөө одоо бяртаа болж харагдана л гэсэн нэг дүр зураг харагдж илээ л дээ. Тийм. Асар олон ач холбогдолтой. Ач холбогдлын хувьд бол ерөөсөө тооцож баршгүй. Нэг хамгийн чухал нь одоо тусгаар тогтнол маань аюулт орсон энэ үед бид нар гадаад өрийнхний насар их дарамтнаас гарна. 17 тэрбум доллар гэдэг бол доод ба шүү. Доод ба шүү. За манай Атоо зүүн дэргэд бол судалгааны баг бий. Хууль эрх зүйн баг бий. За эдгээр маань судалж гаргасан энэ 17 тэрбум доллар гэдэг тоог хаанс гаргаж ирсэн гэж хүмүүс асуудаг. Энэ бол баталгаатай, нотлоготой тоо, их сурвалжтай тоо байж байгаа шүү. За ер нь Английн судлаач James Henry гэж байна. Тэгээд James Henry-гийн тооцоогоор бол дэлхийн офшор бүсэд нийт 30 тэрлион буюу 30 их найд доллар байна. За энэ 30 их найд долларын 40% хөгжиж байгаа орнууд. Хөгжиж байгаа 142 орн байна. Гэхдээ уухаар нэг улсад 100 тэрбум доллар. За Монгол улс маань асар их байгалийн баялагтай. За газрын баялагийг одоо гадагшны экспорт бодог хэмжээгээр бол дэлхийд дээгүүр доодгийг бид хүн мэдэн штэ. Тэгээ энэ нэг хүнд ногдох газрын баялаг ашигт малтмалаараа бол дэлхийд хол тасаргаа дөрүүлдэг.
Бид арабуудаас 10 20 дахин их баян амьдрах боломжтой болсон. Гэтэл ийм ядуу, ийм гуйлагч Монгол болгосон 27 жил төр барьсан энэ эрх баригчдын буруу. Дээр нь хийсэн биш. Ерөөсөө их орноо дээр нь хийсэн юм биш. Энэ 27 жил энэ засаг барьсан энэ эрх баригчд бол гэмт хэрэгтнүүд. Тийм. Ард түмнийхээ өмнө авилга бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг мөн гэдгийг дэлхийн том удирдагчд хэлж байна. Тийм. Энэ авилга бол офшор бол ард түмнийхээ эсрэг хийж байгаа гэмт хэрэг мөн. Тийм учраас офшор данстай улс төрчид бол их орноос урагчд мөн. Тийм. Энийг яагаад ингэж урагчд ардын дайсан гэж би үзээд байна гэхээр ягаад тэр нөхдөд цаард ордон дотор байгаа офшор танстай хүмүүс тэгж үзээд байна гэхээр нэг зүйл ажиглаж байгаа. Хэрвээ тэр Сүү Батболдод одоо офшор тансны тийм их мөнгө байгаа бол тэнцэж хүүн айгу баг юм байл нь шүү дээ. Мөнгө хадгалуулахад. Шимтгэл авна. Тийм хүүгөө бүр хадгалуулсны төдөө мөнгө авна. Монголын банкнд одоо тэрийг хадгалуулах бол асар их хүү хүлээд амьдрахнаа тэр хүн. Өөртөө бүр өвшөө бүр баяжчихна шүү дээ. Тэгэхээр яагаад тийшээ гадагшаа мөнгө байршуулж байгаа гэхээр тэр их сурвалж нь ерөөсөө ойлгомжтой. Нөгөө оюутлахаа, нөгөө таванлахаа, нөгөө уулуурхаа дундын 27 жил их орноод дээрэмдсэн мөнгө явж байгаа учраас гал үүсэл нь одоо тодорхой гэдэг утга тийм. Эрдэнэтийн мөнгө явж байна. Эрдэнэтээс сулгаалсан мөнгө, оюутлогоос сулгаалсан, таван толгоос. Одоо ерөөсөө Монгол улс хөгжихгүй байсан гол асуудал чинь ерөөсөө офшор. Ерөөсөө тэр тийм. Одоо бидний тэмцээд байгаа үйл ажиллагаа тийм шүү дээ. Монголд бол хямрал нүглээгүй, хулгай нүглсэн гэж. Тийм. Энэ бол баталгаатай. Тийм. Тэнд асар их мөнгө байгаа ч баталгаатай. Тийм. Үүнийг л ойлгосон хариуцлагатай юм мэдгэж. Баталгаатай. Олон улсууд маш том ажлууд арга хэмжээнд өрнөж штэ. Түрүүн хөрөө хэлсэн. За 80 орноос 79 орны 6510 хувь хүн аж ахуйн компанид мөрдөн шалах ажиллагаа явагдаж хариуцлага тооцож. За манай урд төршид бол 2016 онд 45 мянган авилгын хэрэгт 68 мянган хүнийг холбогдуулан шалгаж хариуцлага тооцсон. Цаазаар авах хүртэл хариуцлага тооцож шít. Мөнгөний оруулж ирээд хариуцлага тооцоод тийм ээ. Яг ийм хуулиасаа сахиулдаг орнууд бол ингэж өөртөө их ашигтайгаар навшаар асуудлыг эргүүлж чадчих. Яагаад гэвэл энэ тухайн орны баялагаас хулгайлагдаад харь орны хар дансанд офшор бол хар данс гэхгүй юу? Ер нь бол энд бол зөвхөн хулгай мөнгө. Тийм өөрөө түр хэллээ. За энэ офшор данс гадаад дансыг хольж удах сонирхол биднэрт байдаг. Тийм энэ бол зөвхөн хулгайгаа нуух гэсэн л арга. Офшор энэ одоо офшор бүсэд мөнгө хадгалахын тулд дор хаяж 1 сая доллар хадгалуулна. 1 сая доллароос шимтгэл төлнө. Хүү авах нь битгий мөнгө төлж хадгалуулах нь шүү. Тийм. Энэ хулгай мөнгөө нуух тэр газар нь офшор бүс байхгүй юу? Тийм. За офшор бүсэд одоо жишээлбэл та бид Аргентины хөлбөмбөгч Месси, Лионел Месси гэж Аргентины одоо Испани Барселона клуб тоглодог хөлбөмбөгч маань өөрийнхөө одоо шууд хөдөлмөрөөр олсон боловч тийм 200 сая еврог офшор бүсэд нуусныхаа төлөө татвараас зайлсхийж нуусныхаа төлөө тийм хариуцлага үлээсэн. 1 жил 9 сая ял авсан. Дээрээс нь 200 сая еврого тургуул татж байгаа байхгүй. Тийм Испани өөрийнхөө нөгөө хөдөлмөрөөр олсон. Тийм олж мэдэн шүү дээ. Тийм. Татвараас зайлсхийсэн учраас тийм том хариуцлага ирж штэ. Тийм. Гэтэл манад яаж Панамын бичиг баримтууд 2016 оны 5 сарын 9-нд зарлагдсан. Яг үүний дагуу бол дэлхийн улс орнууд буужгнаа болсон шүү дээ. Маш олон өндөр албан тушаалтнууд судлаасаа огцорсон, тийм хариуцлага хүлээсэн. Гэтэл ганцхан улсад тагж. Энэ манай Монгол улс тийм. Сүүлийн үед нэг Бямцогт нэг хууль зүйн дотоод хэргийн сад нэг хууль батлан чиг шиг офшорын эсрэг тэгээ нэг мегон бий бол нэг элбэгдэрч мөрж ерөнхийлөгч нар нэг юм очил битүүлэг юм яриад байна л да. Энэ зүгээр одоо байгаа офшорчдод хариуцлага тооцохгүй. Ирээдүйд бий болох хүмүүс тооцох ийм хууль гаргачаад ард түмнийг ингэж тархин угаах гэдэг ийм муухай концепц явж штэ ерөөстэй. За одоо Нямбатар гишүүн дэргүүтэй гишүүд бол одоо захиалгаар тийм ээ одоо нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчил зэрэглэх тухай хууль гэж байдаг. Үүнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар офшорчдыг хамгаалах гэж оролдсон. За бид тухайн үед нэвлийн бага үргэлж зогсоосон. Тийм. За офшорын тухай хуульгүйгээр энэ асуудлуудыг олон улс шийдэж байгаа. За 79 орн гэж хэлсэн. За эдгээр улсууд нь офшорын тухай тусгаасан хуульгүй орнууд. Тийм.
Монгол улсад авилгын эсрэг хууль тийм ээ, эрүүгийн хууль, татварын хууль, төрийн албаны тухай хууль, за түрүүн хэлсэн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тийм ашиг сонирхлын зөвлөлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэх мэтийн эдгэр хуулиудаараа шийдвэрлэх бүрэн боломжтой. За манай нэвтрүүлгийн цаг ер нь ингээд өндөрлж байна. Та бас телевиз үзэгчтэй хандаад нэг сайхан уриалга хэлээч. За ард түмний онц дүр зөвлөлөөс 4 сарын 15 нь офшор авилгын эсрэг нэгдцгий 50 цуглааныг дахин хийх болно. Ард иргэд маань идэвхтэй оролцож өөрсдийнхээ ирээдүйн төлөө, өөрсдийнхээ үр хүүхдүүдийн ивэн ирээдүйн төлөө бүгдээрээ хамтран тэмцэцгээе. Та бүхэн бүгдээрээ оролцоорой. Эх орныхоо төлөө зоригтой байцгаагаарай. За офшорчд авилгачаас бид айхгүй, бид няцахгүй, буцахгүй, тэмцлэгийн замаас хазаахгүй, гажихгүй. Та бүхэн бидэнд итгээрэй, бид зүтгэе. Та бүхэн бүгдээрээ хамтран оролцож, бид бүгдээрээ оролцож энэ буруу тогтолцоог нурааж зөв Монголыг, Чингисийн Монголыг дахин зөв замд нь оруулж сэргэн мандуулнаа гэдэгт бид бүхэн бат нот итгэж байгаа. За энэ тэмцэл маань улам өргөжөж ард түмний өргөн тэмцэл болж авилгачдыг авилгачдад хариуцлага тооцох болно. За баярлалаа. Баярлалаа. За телевиз үзэгч та бүхэндээ баярлалаа. Гарын үсэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Автоозын гүйцэтгэх захирал хуульч Наран гэрэл олцлоо. Ингээд дараагийн дугаарт баярлалаа. Баярлалаа та бүхэндээ. За. Улс их орнд ашигтай ба ашиггүй гэрээлцлийг хамтдаа ярилцъя. Тэр гар үсэг